Монгол улсын үндсэн хууль. За манай Монгол улсын одоо 1992 оны энэ шинэ үндсэн хууль бол энэ оршил хэсгээс бол ингэж эхэлж байдаг. За ер нь бол одоо ихэнх улс орны үндсэн хууль бол оршил хэсэгтэй байдаг. Энэ оршил хэсэг бол одоо ямар ач холбогдолтой юм бэ гэхээр тухайн үндсэн хуулийг одоо зарлан тунхаглаж байгаагийн утга учир, зориулалт юун чиглэж байгаа юм бэ гэдэг хамгийн одоо тэр үндсэн хуулийнхаа суур үзэл санаа бол энэ оршил хэсэгтэй бол зааж өгдөг. За манай Монгол улсын үндсэн хууль бол оршил хэсэгтэй бол нэг дөрвөн зүйлийг бол заасан байдаг юм. Тэгэхээр энэ үндсэн хуулийг одоо яагаад одоо ингэж даяар олноор буюу Монголынхаа ард түмэнд тунхаглаж байгаа юм бэ гэх юм бол нэгдүгээрт нь бол улс орныхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг одоо баттхан бэхжүүлж байгаа юм байна гэж. Өөрөөр хэлбэл бид нэр энэ шинэ үндсэн хуулийг 1992 онд тунхагласнаар Монгол улсынхаа одоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал буюу бид нар бол хинээс хамааралгүйгээр альва нэгэн этгээдээс хамааралгүйгээр өөрөө өөрийнхөө асуудлыг өөрөө мэдэн шийдвэрлэх гэсэн утга уулын тусгаар тогтнол гэж байдаг. Зөвхөн тусгаар улс байх төдийгүй нийгэм эдийн засаг улс төрийн альва шийдвэрээ бид нар альва нэгэн этгээдээс хөрш оронч гэдэг юм альва нэгэн одоо улс гүрнээс бол хамааралгүйгээр өөрөө бие дагаа шийддэг ийм статустай байхыг бид нар одоо тусгаар тогтносон улс гэдэг. За бүрэн эрхт улс гэж юу вэ гэхээр бид нар бол манай Монгол улс түүний засаг захиргаа удирдлага нь бол улс орондоо хамгийн дээд хүч байдаг. Тэр дээд хүчийг нь бол улс орондоо төлөөгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн улс орноо төлөөлөн шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэдэг ийм утга агуулгыг байж илэрхийлсэн ийм эхний бол оршил хэсгийн өгүүлбэр ийм байгаа юм. Тэгэхээр энийг тунхагласнараа бол 92 оны үндсэн хууль бол Монгол улсыг бол өөрөө өөрийгөө мэдээд өөрөө өөрийгөө удирдах захираад улс орноо дотооддоо төлөвлөөр олон улсын хэмжээнд одоо ингээд төлөөлөх бүрэн эрхтэй ийм олон улсын эрх зүйн харилцааны бит бус субъект юм аа гэдгийг энийг бол одоо зарлан тунхаглах төдийгүй энэ үндсэн хуулийг бид нэр баталснаар энийг бэхжүүлж байгаа юм, баттгаж өгч байгаа юм аа гэж ийм нэг утгыг бол одоо энэ оршил хэсгийн энэ хэсэг бол илэрхийлж байдаг. За хоёр дугаарт бол энэ хүний эрх чөлөө шударгаас үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх явдал бол энэ үндсэн хуулийн зарлан тунхаглаж байгаа юм бол хоёр дахь одоо оршил хэсгийн агуулга нь энэ байж байгаа. Тэгэхээр одоо энэ үндсэн хуулийг чинь зарлан тунхаглаж байгаагийн одоо гол утга учир бол эцсийст бол хүн гэдэг амьтны хамгийн үн цэнтэй юм шүү. Зөвхөн Монгол улсын иргэд биш. Монгол улсын сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр дээр байж байгаа бүх хүн Монгол улсад байж байгаа бүх одоо амьдарч байгаа, төр оршиж байгаа, ирж байгаа, явж байгаа бүх хүн бол хамгийн үн цэнтэй амьтан юм аа. Энэ үн цэнийг нь бид нар бол энэ үндсэн хуулийг одоо тунхагласнаар бол хамгаалж байгаа юм, бэхжүүлж байгаа юм. Тэр үн цэнтэй зүйлийг нь одоо хөндөхгүй байх гэдгээ бол Монголынхаа ард түмэнд битгий л манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр байж байгаа, ирж байгаа, явж байгаа бүх хүнд бол бид нэр амлалт өгч байгаа юм. Тэгэхээр энэ үндсэн хуулийг тунхагласнаар бид нар бол хүн болвол энэ сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр дээр байж байгаа юм бол хамгийн үн цэнтэй капитал. Энийг бол бид нэр бол хамгаалж байгаа юм аа гэж. За хоёр дугаарт бол шудраг ус болон үндэсний эв нэгдэл гэж. За шудраг ус гэж одоо юу хэлдэг вэ гэхээр ер нь бол шудраг ус гэдгийн мөнхийн тодорхойлт гэж байдаггүй. Шудраг ус гэдэг энэ ойлголт бол түүхэн үед бол шинжлэгдэн өөрчлөгдөж одоо ингэж баяжид тодорхойлогдож байдаг зүйл. Шудраг ус гэдэг бол одоо тухайн түүхэн цаг үед энэ бол зөв юм аа, зүйтэй юм аа гэж одоо бүхий л хүмүүс одоо хүлээн зөвшөөрч дуутай болон дуугүйгээр зөвшөөрч одоо нийгмийн гэрээнд нэгдэж байгаа энэ асуудлыг бид шудраг ус гэдэг. Тэгэхээр энэ түүхэн цаг үеийн энэ хүн төрлөختний шудраг зөв зүйтэй гэж үзэж байгаа тэр зүйлийг бид нар бол яаж яах вэ гэхээр
энэ үндсэн хуулиараа бол одоо батхан бэхжүүлж байгаа юм аа гэж. За хоёрдугаарт бол одоо энэ дотор бол үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх гэж альва үндэстэн бол одоо эв нэгдэлтэй байж хүчтэй гэж ингэж үздэг. Тийм учраас одоо үндэснийхээ эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд бол энэ үндсэн хуулийг бид нэ тунхаглаж байгаа юм. Энэ Монголын ард түмэн одоо 3.5 сая ард түмэн бүгдээрээ нэг л зүйл дээр нэгдэж байгаа юм. Тэр нь бол энэ үндсэн хуулийнхаа үзэл санаандаа нэгдэж байгаа юм шүү гэдэг үзэл санааг бол энэ оршил хэсгийн одоо 2 дахь пунктээр бол одоо ингээд тодорхойлж байгаа. За 3 дугаарт бол манай Монгол Улсын үндсэн хуулийн оршил хэсгийн 3 дахь одоо нэг зарлан тунгалсан зүйл юу вэ нөхөр бид нэр хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзнэ гэж. Өөрөөр хэлбэл бид нар бол одоо бусдаас онцгойрож жожгорох эсвэл одоо хүн төрөлхтний сайн сайхан иргэншил соёлын ололтыг одоо ямар нэгэн одоо үзэл сурталын үүднээс тэрийг буруу шаахч гэдэг юм уу, тэрийг хайхрахгүй байх биш, хүн төрөлхтний бүтээсэн үн цэнтэй сайн сайхан тэр бүх зүйлийг бид нар бол одоо хүндэтгээд түүнээс суралцсанаа. Тэний тулд бол энэ үндсэн хуулийг тунхаглаж байгаа гэж ингэж хэлж байгаа. Ер нь бол үндсэн хууль гэдэг баримт бичиг бол хүн төрөлхтний соёл иргэншлийн одоо ололтын нэг сод жишээ энэ мөн шүү дээ. Энэ үндсэн хуулийн энэ 70 зүйл дотор байж байгаа энэ тунхагласан хэм хэмжээнүүд бол монголчууд өөрсдөө зохиочихсон юм гэхээсээ илүү хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтуудыг бид нэр ашиглаж тусгаж нэгэ тусгасны одоо цод жишээ нь бол мөн өөрийн үндсэн хууль нь болж байгаа юм аа гэж. Монгол Улсын үндсэн хууль мэдэгтэн сахигтун. Хууль зүй дотоод хэргийн яам.